Одоо гоё годомчны хоолууд одоо байж байна. Гэтэ Тайландд ирэх юм бол шүү дээ годомчны хоолыг тийм муухай бохир зааван гэж бас бодож болохгүй. Ягаад тэгэхээр эдний хоол маш их одоо олон зуун мянган хүн ирдэг учраас эргэлттэй. Үнэр нь үргэлж шал ондоо байгаа. Одоо та нар Камбож юм уу бас босод ядуу буурай орны одоо годомчны хоол бол ер нь эвгүй шүү бас идэхэд эвгүй. Тайландын годомчны хоол бол маш алдартай. Маш олон амттай. За энд нэг их чистэ үнэхээр тасархай Тайланд хуушур хийгээд байна. Би бол одоо өөрөөр Тайланд хуушур гэж нэрлэлчээд байгаа. Одоо маш олон төрлийн ногоо махтай тэгээ дээрэс нь юу ичж байгаа. Гой гой амтлагчуд хийгээд өндөгтэй ингээ гадуур нь шараад. Игч бол одоо нэлээд мундаг тийм Тайландын нэг үндэсний зохиолын дуудаад тэр дуун дээрээ бидэрт бүжиглээд үнэхээр авьяастай ихч байна. Very nice. Thank you. Ой хуушур хийж байгаа юм тест. Янз юм чинь. Хуушур. Тийм техас стилийн дуу юм уу? Тийм ээ. Үтрэнэ. Very beautiful. Very nice. Thank you. You are perfect. Okay, right? Excuse me. How are you? Oh, thank you. Cảm ơn. It's out there. Cái này đãบอกว่าของเธอ Thank you. Thank you. 50 baht. 50 baht. Yeah. За нэг юм Тайланд хуушур очиод идэх юм болно шүү дээ. 50 бат гэдэг чинь нэг өсөндө 4000 төгрөгөөр нэг юм сайхан Тайланд хоол ичнэ. Ер нь бол их нэлээд гоё хоол хийнэ. За манай ерөнхий ивент дэлгэцчийн малгайг ингээ өмсцэн. Гоё цагдаагийнхан малгайг тавиулаад нэлээд залуудаа нэлээд тийм бүжиглдэг байсан болов гэж янз янзын клубуд бол ихчүүл бас цагтаа салгиж явсан болов гэж одоо бодогдож байна. Актер бүжиглэх юм. Тэгээ бас ингээд ерөнхийдөө бас нэлээд завхаатай ихч байна. За тэгээ ийшээ штэ. Хоолны урлагийг бол өстой үнэхээр одоо гоё хийж байна. Янз янзын одоо юм жижигхэн одоо өндөг төрөл бүрийн хоол нөгөө алдартай нөгөө будаатай манго за төрөл бүрийн одоо жимсний шүүс ерөөсөө байхгүй амт гэж алгаа. Одоо Тайланд хоол их тийм бүр эсэргээр ярих юм бол тийм гачин юм шиг мөртлөө их тийм содон амттай хоол. Жишээлбэл одоо манго жимс чинь ямар их одоо чихэрлэг үлээ. Тэгэхээр мангог давстаа хольж гин, мангог халуун ногоотой хольж гин. Тэгэхээр их тийм өрмөл содон амт гарч гин. За хэдүүлээ ийшээ одоо ингээ өргөжлүүлье. Ер нь хоолных нь үн бол нэлээд боломжийн үнэтэй байна оо. За Тайландын хоолны соёл гэхээр штэ. Ерөнхийдөө хятад Тай үндэстэн энэтэг гэд. Ерөнхийдөө энэ гурван үндэстэн ястнуудын хоолны одоо цуглуулах гэд хэлчихэд бас нэг буруудахгүй байх. Дахиад бол өстэй янзтай гоё шарнаа. Гадуур нь ингээ сайхан бүрээд гоё амтлаад яг халуун ногоотой халуун ногоо багтаа бас хийлгэж идэж болно. Ерөнхийдөө халуун ногоо ихтэй иддэг.
Excuse me. What is it? Coconut pancake. Coconut-ийн шарвин гэж байна. Pancake. Нөгөө Тайландын хамгийн алдартай хоол гэж ярьж штэ. Манготой жигэнсэн будаа. Амт нь бол маш гоё. Юу юм бэ лээ? Манайхны гоё бэрээс үүдэг штэ. Гоё маасалтай бэрээс. Яг тэрнтэй адилхан амттай байдаг ш. Ямар ч ялгаа байхгүй. Тэг маш амттай хоол. Энэ захын үүдэн дээр ирээд үсээ өнгөө засуулж болж байна. Яагаад өнгөө засаж байгаа юм бэ гэд бисээ асуулаад гисэн чинь бид нэр ерөнхийдөө юм оюутнууд юм аа. Зах дээр ингээ хүмүүсийн үсийг өнгөө засч өгч байна. За одоо нөгөө гой загч одоо эхэлж штэ. Хэдүүлээ одоо харъя. Аль ч орны ингээд захыг штэ ингээ үндсэнд нь ингээд явхаар тухайн орны ёс заншил бас нэлээд тод харагддаг. За энэ дээр би бол штэ бүр үзэгчдтэй зориулаад заавал нэг зүйлийг бүр хэлмээр санагдаад байна. Манайхан биш та хамаагүй окей. Хамаагүй бас нэг рекламанд хууртаад буруу тийшээгээ яваад байна манай монголчууд. Мөн гадныхан. Яагаад тэгэхээр штэ Бангкок хотыг тойроод 5 одоо хөвдөг зах байгаа. За хамгийн хол зайтай болохоор 100 км-ийн зайтай зах байгаа. А тэр зах руу явхад нэг хүний 80,000 төгрөгөөр ирж боцохонтойгоо нийлээд ингээд явхад за бараг 100,000 төгрөг гарна нэг хүний зардал маш өндөр үнэтэй. А энэ зах болохоор Бангкок хот дотроо 12 км-т байдаг. Талин Чан гэдэг нэртэй зах. За энэ захын хамгийн гол онцлог нь штэ. Зохиомол зүйл ерөнхийдөө биш. Яг оргиороо байж байгаа зах нь энэ шүү. Тэгсэн мөртлөө хямдах юм а бид нар хотынхоо дөвөөс таксинд суугаад 200 баат гэдэг маань үндсэндээ нэг 17,800 төгрөгийн төлөөд таксигаар сайхан хүрээд ирсэн. Яг гой ориг захыг хэдүүд амттай үзье. Дараа ирвэл ерөөсөө энэ захыг л үзэх хэрэгтэй юм байна шүү. Тэр 100 км-ийн хоол битгий яваарай. Өдөр битгий алдаарай. Нөгөө Тайландын аялал жуулчлалын газар чинь бас нэг тодорхой хэмжээний мөнгө олох гээд тэгээ дээрэс нь бас аль болохоор жуулчдыг нэг газартаа удаан саатуулаад ингээд барьж гин гэдэг маань асар том бодлого байдаг учраас аль болох хол зах руугаа явуулдаг. Жуулчлалын компаниуд болохоор тэр хол захыгаа санал болгодог. Энэ захыг ерөөсөө санал болгодог. За манай найз одоо Ган Зориг залуу байгаа. Үнэхээр одоо Тайланд ганзоог одоо улсууд андахгүй. Манай ганзооч мэдж байгаа, манай ганаач мэдж байгаа. Бүгд одоо бидэрт надад зөвлөөд та нар ийшээгээ яваарай гэдэг. Тэгээ бид нар ямар ч бас энд ирсэн бас шал ондоо. Сайхан зах байна. За энд дээ штэ. Загаснууд штэ хэдэн мянгаараа штэ язгаж байна. За баг гараараа ингээл бариад авахд шууд баг авах юм байна. Нэг авах гад үзхөө. Орхоо хөрөлтөө явж та. Яа! Яа юм бэ? Яа том бай их тийм сахал махалтай хөвгүү том загсана ийм том загсаа. Могоо загсууд нэг хөвгүү. Ямар юм бэ? За болий да. Би энэ ангаан дарах юм бай. Болий. Вируска да? Польский. А. Polish.
За ингээ өдрийнхөө хоолндоо нэг энэ жижиг яс мэлхийгээр сайхан шүл хийж идэхээр болж шүү манайхаа. Хоноо эдэн үстэй юм яс мэлхийний шүл. За үзэгчтэй ингээд иймэрхүү жижиг яс мэлхийгээр ингээ хийсэн шүл. За энэ нэг зур наргаа байсан шүү. Энэ яс мэлхийд биштэй ингээд хүслээ дайгаад энэ яс мэлхийд би амьдрал бэлгэлж байгаа байхгүй юу? Би сая 40 баат гэдэг маань за нэг 3500 төгрөг төлөөд энэ яс мэлхийг одоо нэг муу жижиг амт юм байна хөрхий чаавас. Энэ амтныг одоо ямар ч байсан далаад нь тавиад ингээд нэг том буян үйлж гин гэсэн үг. За ийшээ далаар нь ингээд сайхан тавья да. А түрүүний тэр нөгөө намхан дээрээс тавьчих. Нөгөө мо жижиг яс мэлхийгээ тавих гэсэн чинь бас санаа зовоод байна. Энд дэстэ маш том загаснууд байдаг. Ер нь шууд өмчгээр том загаснууд байна. Тэгээ өөрхий нөгөө амийг нь аврах гэсэн биш. Шууд өхөл рүү нь явуулчих магадгүй. Ийшээгээ жоохон зах руугаа тавьчихъя өөрхий. За гайгүй баха. Яс мэлхий юм ч очиртой бах тавьчих. Энэ дээрээс нь тавиад аажмаар явуулсан дээр болоо гэж би бодлоо. За ингээд тавьчлаа шүү. За ингээд далаад нь тавьчлаа. За ажирахгүй. Дажгүй сайхан явчлаа шүү. Сая нэг том загас ордож ирэнгөө шүү доошоо шумбаад яваад өглөө. За ингээд баяртай яс мэлхий минь. Сайн сууж байгаарай. Дараа ирэхэд Тайландд ирэхэд маш том авраг яс мэлхий болцсон байж байгаарай гэд сайхан өрөөл тавья яс мэлхийндээ. Ямар ч байсан Тайландд ирээд нэг өчнөө олон гудамжны янз янзын амтын идсэн. Бас тэр нүглийнхаа нэг хэсгийг ч гэсэн ингээд сайхан цайруулчлаа. Хөөх юм уу яс мэлхий минь одоо ингээд далайн ёроол руугаа сайхан яваад өглөө. Бид манай аялал үргэлжилж байна. Тэгээ бид нар одоо нэг сайхан зоо паркт ирсэн байна. Тэгээ энэ паркт бол одоо амьтдыг бол одоо барыг, зааныг тийм ээ олон амьтдыг бол цэрлэг амьтдыг бол сургаж одоо циркийн гоё үзүүлбэр хийдэг юм байна. Одоо биднийхээр бол цирк юм да тийм ээ. Тэгээд тэр зам зааныг сая бид нарт их сайхан тоглолт үзүүлээ та бүхэн харсан баг. Тэгээ би бас аминдаа бас жүжигчин уран бүтээлч юм чинь хүмүүс гараа өргөд гарах юм байна гэж би гараа өргөд ерөөсөө энд чинь бас бидний чинь одоо Азиудыгаа нэг явах заавал нэг шар цагаан хүн гаргаад тэгээ яг нэг 2 Европ гараад сая үзүүлбэр хийлээ. Гэхдээ ер нь гараагүй ч бас болж юу гэж бас бодогдсон шүү яг үнэндээ. Заан дээгүүрээ алхуулна гэдэг чинь бас эр зөрөг шүү те. За тэгээ заан алхсан. Тэгээ гоё байна. Тэгээд ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд үнэхээр гайхалтай их зүйлүүд хийж гинөө. Тэгээд одоо миний хард тэр өөрхөө заанууд хооллол тасглаа гэж байж шиг манай уран бүтээлчл юм да. Одоо би бас уран бүтээлчтэй харлаа шүү дээ. Олныгоо бас баясгаад хоолоо олж идээд амьтан хүртэл явж гин. Тэрнтэй адилхан бид нар ч гэсэн тайсандаа бас үзүүлбэр хийгээл ахуй амьдралаа аваад явдагтай адилхан уран бүтээлчтэй бид цалин цагаагаа авдагтай адилхан. Заанууд маань сая үзүүлбэрүүд бол маш сайн хийлээ. Тэгээ Монгол ч гэсэн бас бодж л суула. Манайх ч н одоо заан бол энтгийн үнэхээр том амьтан он данжил насалтай буянтай сайхан амьтан. Манай тавуу шүү мал одоо байгаа шүү. Манай тэмээ буур мурч ямар амар сүртэй гэдэг үлээ. Эдрээгээ бас бид нар чинь манай үндэсний циркийнхэн бол сургадаг. Сүүлийн үед бол одоо ямар хувааг бас ойрд би цирк үзээг мэдэхгүй байна. Тэгээ ямар ч саа тэнд дэснэ божигнуулж байна.
монголчууд бол энүүгээр нэлээх аялаад бас үзэж хараад явж байна. Тэгээд ган үлцээ дээр очие. Ган үлцээ одоо хаана явж байна? Энэ хаваар л явж байгаа бах. Цаадгаар очие. Бас нэг газар очсон. Нэг юм үзээ сууж байгаа. Тэгээд бүгд хамтдаа цааш аялал үргэлжлүүлээ. Сони юм байна шүү. Анх удаа одоо заагас хогжиж үзэж байна. Янз янзын юм одоо хийдэм биш үү? Янз янзын үзсэн. Тийм. Яг энэ Тайландууд ч байна шүү дээ. Энэ бизнесийг бол өстой маш мундаг хийж штэ. Би сая 50 баатаар энийг авсан. Нэгэснээр 4200 төгрөгөөр ингээд жоохон загсны одоо хоол худалдаж аваад бид хэдэж штэ. Нөгөө бууддаг бар хооллоо. За үнэхээр сонирхолтой байна. Бараа хооллоод байна штэ. Бид нар нэг 15 сумаар буудд юм байна. 100 баатаар. Тэгээд нэг юм жижигхэн дөрвөлжин одоо төмөр хайрцан дотор мах хийцэн. Тэгээд тэрийг онохоор ингээд махан доошоо ундаг. За боёо маань одоо үнэхээр хамгийн рекорд хийлээ. 15 сумнаас 12 оноод 12 мах унагсан. Ихнийх нь энэ яг харалтай чигээ. 3 кг явлаа. 4 кг явлаа. 5 кг явлаа. 6 кг явлаа. Мо толо. На ой чи я сонду. На. Финиш. За яач юм байна? За би бол ерөөсө 15 сумнаас нэг 5 удаа онсон, 2-ыг одоо хооллоод 3 нь одоо ерөөсө унаагүй. Нэг иймэрхүү л одоо амжилттай явж байна. За тэгээд энэ дотор нөгөө Ширрачи амтны үрэл ингээд болохоор нэлээд одоо дээр үед 1982 онд үүсгэж байгуулагдсан. Тэгээд энэ дотор одоо янз янзын одоо олон одоо амьтад байж байна. Тайландуудын заан, бар, загас гэдэг ерөөсөө маш олон төрлийн амьтдыг одоо сайхан тижээгээд жуурчдын асар гоё юм бүтээгдэхүүн хийцэн. За ялангуяа одоо гэр бүлээрээ одоо хүүхдүүдтэйгээ ирээд үзэхэд бол үнэхээр сонирхолтой байна. За тэгээ сая зааны шоунд дээр надад их сони юм санагдлаа. Зааны шоу болоод сая ингээд дуу хөгжим яваад ингээд ирсэн чинь манай нэг дээр үеийн нэг тийм дуу байдсан штэ. Өрлөг жанжин чой болсон гэдэг нэг дуу байдаг. Дан 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 дара да 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 дарара дарара дан 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 да гэд. Яг энэ дууны баг нэг 2 такт баг тэр чигээр ингээд явж байна. Ер нь одоо ингээд урагшаа ч юм уу хятад бас ингээд явж байхад бас манай дуунуудтай нэлээд төстэй дуунууд бол явж идэг. За жишээлбэл миний лам гэхээр Шивэ хяхт гэдэг дууг би бас урд сонсч ирсэн. Магнан үсгтэй тугийг бас нэлээд тийм ойролцоо их адилхан дуу сонсч ирсэн бол сая Тайландд энэ дууг сонслоо. За. За сайхан байна. Манай аялал үргэлжилж байна. Манай Мондата travel-ийн аяллаа маршрутанд бол одоо энэ цоо парк, энэ амтны одоо энэ сайхан хүрээлэнгээр явах ийм маршрут байдаг. Тэгээ бид нар одоо яг маршрутын дагуу хөтөлбөрийн дагуу явж байна. Энэ удаад бид нар сая энэ матрын одоо үзүүлбэрийг үзлээ л дээ. Тэгээ би өөрөө 12 сарын матрын ордны хүн шүү дээ би чинь. Тэгээд өөрийнхөө ордыг яаж жүжиглэж гин, яаж олон төмнийг баясгаж хөгжиж ингээд орж ирлээ. Ерөнхийдөө бол манай энэ аваргууд бол дийлэнх нь бол нэг тоглодгүй юм байна. Амар догшин эцгээ зантай юм байна энэ матрууд чинь. Тэгээ харин нэг ганц сайхан үзүүлбэр хийж байгаа нэг матр байна. Тэр маань сая тавхан харж байгаа харсан байх юм. Жүжигчт маань толгоогоо дотор нь хийгээл одоо биднийхээр бол жавж мавжнаас нь татаал тагнаад жавжнаас нь татаад байна. Тэгээд яг зүгээр хүмүүс чинь юмыг нэг янз бүрийн өнцгөөс нь хардаг шүү дээ. Зөөр жоохон бид эргэлзээ төрсөн юм юу вэ гэвэл одоо энэ матрууд бус матрууд нь болохоор ингээд ойр тулахгүй уурлаад хажиглаад байгаа нь яг байгалаараа байгаа юм болов уу? Нөгөө одоо тэр үзүүлбэр хийгээд байгаа нь одоо эсвэл сайн сурсан
Эсвэл тэрийг одоо нөгөө булчин сулруулах тариа юм уу? Эсвэл нөгөө адгуусан нөгөө амар аран шингийн дарсан тайвшруулсан тариа хийсэн байж болох юм. Зүгээр эргэлзээтэй. Тэрнээс биш одоо ингэж амьд үсийн ажлыг бол бас шууд ингэж өдөр болгон цаг минут болгонд ингэж хийнэ гэдэг бол хэцүүлтэй. Тэгээ энд бол бас нэг ямар нэгэн бас нэг тодорхой хэмжээний тооцоол байгаа ах гэж бодож байна. За бас магадгүй тариа хийгээгүй сайн сурсан матарч байж болно шүү дээ. Бас тийм биз дээ. За тэгээд жүжигчид тайзан дээрээ гараад ирсэн сайхан амраад нарлаад хэвтчихэд эдрэ хизээ яаж бэлтгэл хийдгийг мэдэхгүй. Ямар ч үсэн энэ хэд бол ер нь бол ааштай хэдэн матрууд байна да. Ямар ч тэгээд ер нь бол аашлах тусмаа хэрцгий байх тусмаа энэ хэдийнхээ үгэнд орохгүй байх тусмаа энэ үзэгч олонд их сонирхолтой байх шиг байна л да. Энэ ягаад чи матрын үзүүлбэр матрыг өөр харахад айцтай чихүүд сүрмээр амтэн шүү дээ. Тэгээд магадгүй матрын гутлаа, матрын арьсан төрөөч, матрын цүнх гэл одоо хүмүүс хүүхнүүд их барьдаг шүү дээ. Тэгээд ирчүүч гэсэн матрын арьсан гутал гэл одоо тэрийг хидрээр л хийдэг юм байна л да. Жаавас тэгээд ямар ч байсан нэг гутал цүнх төрөөч болчихгүй ингээд нэг олон төмнөө баясгаа байж байгаа. Энэ хэдэн матрууд бол азтай л юм байна. Ер нь сая ингээд үзэгчдээс гар өргөл би бол гараа өрөхгүй гэж бодож. Яг тэгэхээр энд байгаа хүмүүс матралуу толгоогоо хийхэд бол эдраа чин дандаа ногоо үнэртэж байгаа хөөхгүй. Ногоо дахиа мах цах тий. Манус чинь нөгөө тостаасан монголчууд жилийн дөрвөлөг мах идж байгаа. Тэгээ бидний чинь тэгээд гадаад дотоод очоод чамаас махны үнэр үнэртээд энэ өвлийн үлрэлд бол нүүрс үнэртээд ингэж байгаа шүү дээ эдраас чинь. Тэгэхээр монголчууд бидэрт бас нэг өөр ингэсэн үнэр байгаа шүү дээ. Ядангуяа мах тосны үнэр их байна. Одоо энэ хөлс гараад байгаа хөлсөөр дамжиж бол сайхан үхрийн махны сайхан хоньны махны шөлний үнэр амт тос амтагдаад хадаад дороо эргэжэл тэгээд балдарн үстэй хүн толгоогоо хийсэнгүү үхэр толгоогоо хийлээ гэж бодоод юм уу хонь толгоогоо хийлээ гэж бодоод өнгөчүүл яана тэгээд уучлаарай тэр хүнээс тийм их үнэр үнэрчээсний бид нар мэдээгүй бол тэгэл дуусаа ш. Тийм учраас ер нь ийм зэрлэг амтнд аль болох монгол хүмүүс толгоогоо хийх тийм амар шоунд баг оролцох хэрэгтэй. Харин зүгээр өөр тэр яаж чадахгүй одоо өөрхөн өвсөн тижэлтэй амьд тийм үү тэдний юмд бол оролцож болно шүү гэж би л хувьдаа анхааруулж байна. За үргэлжлэе явлаа. За Дэлхийн хамгийн цэнгэг далай. Азийн хамгийн том усан сан. Алберт өвдөг сүм. Романтик балсар. Батуур галтуул. Диснейленд. Амтны хүрээлэнгээр аялцгаая. Зүүн өмнөд Азийн хамгийн хямд аялал 999 мянган төгрөг. Та яг одоо залгаж 10 дээр нэмэх нь 1 урам шууллаа аваарай. Мондата travel. Одоо бид энд одоо манайхны жуулчдын бас ордог л бубет хоолны газар ороод ирсэн байна. Одоо хоёулаа хоолоо яг идэхгээ байж. Сая бид нар та бүхэн харсан зоопаркаар явсан амтны үзүүлбэрүүдийг үзсэн. Тэгж дараагийн газар юу вэ гэсэн чинь одоо энэ бубет хоолнд их сонирхолтой юм байна. Матрын махан хоолнууд байд юм байна. Матрын. Одоо матрын махан шорлог байд юм байна. Матрын мах бас хуурсан, шарсан матрын мах байна. За бас ногоотой хуурга байна. Ямар ч байсан бид нар дээжсэн авлаа чикэнтэй холцсон. Энэ хэсэг нь бол дахиад байна. За энэ бол одоо матрын махан шорлог тий. Тэгээ эн чинь нөгөө матрын том аж ахуй байж байгаа болохоор аж ахуйгаа дагаад байна шүү дээ. Маш олон төрлийн бизнес хийж байна. За жишээлбэл одоо матар могоо арьсаар хийсэн одоо төрөлбөрийн төрөөж зардаг. Одоо тэр төлөвлөлөө бид нар одоо орно. Тэгээд бас матрын мах идэн гэдэг бас сони юм аа. Одоо би урд нэг Майамиг хар матрын мах идчихсэн. Нэлээд тийм үхрийн мах шиг тийм хатуу юм байсан. За яг Азад ерөнхийдөө Тайландын матрыг бол би идэж үзээгүй. За баяа чи нэг идтэй ер нь ямар суухан байна. Тайландын матар. Ер нь энэ аялалд ер нь хамгийн их дуршилтыг бол би хийж байгаа. Хамгийн эсвэл зөрөгтэй эсвэл тэнэг болж орчих шиг. Ер нь бол одоо тэнэг л баг та. За ямар ч юм тэгэл идэ та. За ингээд матрын мах. Ямар суухан байна шүү. За тоолсон үнэхээр гоё юм байна. Тэс энэ гацж мацаад байсан үгүй. Чамайг ажиллаж явахгүй. Гоё юм байна. Яг нэг үхрийн махта ойролцоож юм. Үхрийн мах шиг хатуу мөртлөө дахиархуу юм шиг тийм. Амт нэг тийм загсархуу амт гэж чинь бас. Хаг зүг. Тэтэм шавар амт гэж байна. Тэм намгархуу мантар амьддаг гэж таа. Очно намддаг хэвээр маа. Шавар идэж үзсэн юм шиг тийм. Яг үхрийн мах шиг байд юм байна.
Ер нь жоох тийм баг зэргийн загсны амт байна. Тийм бол баг зэрэг тийм загсахгүй байгаа шүү дээ. Чиний юм ам ер нь юм мэдэрч гинөө. Надад одоо штэ. Үхрийн махшлаг тийм хатуу үний хөдөл үхрийн махшлаг хатуу мөртлөө. Үхрийн мах бас зөөлөн баг үхрөөр зөөлгөн шүү дээ. Гэхдээ юу шиг Бас вэ? би гүйц үхрийн мах шиг. Бага махан тийм ширхэгтэй. Тэгсэн мөртлөө амт нэг дахиа шиг чим шиг нэг тийм үхэр дахианы гол юм шиг надад Тийм ээ. санагдчихэ. Яг тэр. Матар тэгтээ хойлооч 2-3 янзаар авч байгаа штэ. Тий. Одоо сая бол би шорлогийг нийцсэн. За би бол тэр шарсан махын нийтлээ. За энэ матрын ногоотой хуурга гэсэн. Энэ матрын ногоотой хуурга. За идэв та. Би өөрөө бас матрын ордных шүү дээ. Яг хоо тэгэл матрын мах хийдэн дээ. Би одоо энэ яг юу нь таарсан мэдгүй. Ямар ч байсан нэгэн юм мөгөөрсөх юм байна. Тасаас хазаад ичгээр. Өнгөний анхаар үхрийн мах шиг шоогоос таа. Даханы мах хоо тийм цагаан мах. Тэгээд дажгүй байна уу? Ер нь жоох юм цагаан маягтай. Хуурганд бол юм цагаан маягтай юм байна. Тэгээ ингээ хуураад ингээд яачаараа юм ингээд ийм болчих юм байна. Өнгөн ингээ хоёр өөр. За тэгээд шорлог хийчихээр бүр шал өөрөнгөтэй болчих юм байна. Ингээ шорлог. За ингээд шорлогын дараад. Шорлогын гадуур нь бүр за ингээ матрын махыг ерөөсөө 3 өнгөнд оролцсон байна шүү дээ. 3 удаа боловсруулсан байна шүү дээ. Ногоотой урганы. Яг голынх нь бол шарсан матрын мах. Энэ нь бол шорлогных. За ингээд Хамгийн гоё нь ер нь шорлог юм байна да. уруулангийн давхар өнгөчээ да. Эс аутлет манай аяллаа ерөнхий спонсороор ажиллаж байгаа. Мондатагийнхантай бас баярлалаа. Мөн одоо Мяттай баярлаа. Мяттай сайхан Мятаараа сайхан яваад ирсэн. За мөн гэхдээ энэ матрын мах ба штэ. Амтын нод бие штэ. Үнэн сак гэж нэрлэмээр байна. Гоё юм байна. Сак. Үнэхээр гоё. Сак, үнэхээр сак юм. Тэ. Үнэхээр сак юм нэрэ. Яагаад гэхээр штэ. Хүн ингээд амьд явахдаа маш олон төрлийн юм иддэг. Ер нь бол миний бодлоор энэ дэлхийн хамгийн муухай харгас амьтан болоод хүү юм байна тий. Хүнд бол идэхгүй мах гэж алга ерөөс бүхэл юм идэж байна. Тэгээ бид хоёрын хувьд ч гэсэн бас одоо зүгээр жуулчны сонирхлын хувьд зүгээр идээд ингээд үзэхэд бол яг сонирхол юм байна. Чи тэр ямар дандаа идээд байх шүү дээ тий. Ганц удаа л одоо идэж байгаа юм чи. Ер нь амьд яваа хүн алтаа ягнаас усуун гэж монголчууд ярьдаг шүү дээ. Яг үгүй амьд явж байхдаа бас нэг аялж үзээ дээрээс нь энэ матрын мах идээд бас тийм ээ. Тэгээ ер нь бол яг аялах болох сайхан. Их сайхан. Бас ингээд хүний газар явж байхад бас л нутаг маань л бодогдоод байгаа. Нутаг маань бас аялж уулчлаа бид нар хөгжүүлэх хэрэгтэй юм байна шүү. Энд чи ерөөсөө тэгээд жуулчтаас яавал яаж ижил мөнгө авч чадсан шүү. Тэ? Тэр зан онуулаад мөнгө авч जैन. Нэг буу буудуулаад доошо мах унгагаад бар хооллуулаад мөнгө авч जैन тийм ээ. Ерөөсөө бүх юм одоо бамбарыг сүүгээр угжаад мөнгө авч जैन. Барын бамбар тэврээд мөнгө авч जैन. Үгүй гайхалтай. Тийм. Тэ загс угжаад бас мөнгө авч जैन. Тэ. Тэгээ ер нь бол энд үнэхээр мөнгө олох бүхэл боломж бол. Тэгээ өөдрөө нь гарангууд бүх тэр амьдтаараа чихмэл тоглоом хийцэн байна. Жуулчдыг ороод үзээ явж хатан зургийн дараад угаагаад өгч чинь. Тийм ээ. Зүгээр л гүйд гаргаж штэ яг үнэндээ бол тийм ээ. Тэгтээ энийг сонирхол дээр нь, хүсэл дээр нь, дуран дээр нь гөвж штэ. Ямар хүчээр гүйд байгаа ш тийм ээ. За аялал бол үнэхээр одоо сак байна уу? Мөн одоо бид бүхний бас мэдээллийн энэ нөгөө дуулах удаагаар заа. Дэлхийн хамгийн жижиг зөгийг үзүүлсэн. Тэр зөгийг болохоор бүтэн жилийн турш нэг үүрнээс 1 кг бал авдаг. Тэр бал нь болохоор дуудлага удаагаар зардаг. Тийм гэж байна. Бас их сони юм байна. За, баяа зураг авах уу? За тэг. Баяа чи алдах юм бол тэгээд энэ олон хүмүүс зайр штэ баяа. Хүнд байдалд орно штэ. Аюултай штэ. За ингээд сонин байвал бөөгнөрж ганц л зогох юм байна да гэж. Одоо энэ дотор юу хатан зүг нь байгаа гэсэн тий? Хатан зүгийг нь одоо Хатан зүгийг нь олж хараа. Хаа вэ? Нэлээд том зүг явж байгаа. Ашаа. Хатан зүгийг соцсон байна. Одоо бид хамгийн том зүгийг гэсэн ш. Манайсын биений тал. Сууж байгаа. Одоо хамгийн том зүгийн дээр очив. одоо зүгийн сүү гэж Хатан зөгийн зүгийнээс гаргаж авдаг сүү гэж нэг юм байгаа. Монголд бол байхгүй. Ставят 3-4 дня стоит,
пчелки кормят личинки маточным молочком. За зүгийн малыг шалгах нэг арга. За. Ямар нэгэн холцгой зүгийн малыг ингээд хөт усхийн зүгийн маланд ингээд сэгсэрхээр ингээ яг үүр шигээ талс дүүрсэн. Яг зөвгөн үүр шигээ ийм талс дүүрсэн. Оо ямар сони юм бэ тий? Зүгийн малын ингээ шалгана. Яг үүр шигээ болж байгаа юм. За ямар нэгэн холцгой зүгийн мал бөмбөлөг үүснэ. Энэ нь огт тасрахгүй. Яраа шилнийхээ яраа. Шилний яраг ингээ гойж байгаа. Хамгийн гол нь энэ бөмбөлөг үүсгэх нь их чухал шүү. Энд нэг бөөрөнкээ үүссэн байгаа бөмбөлөг. Шайраг үүссэн байгаа. За ингээ тэгээд энэ нь тасрахгүй. Савтаа зүгийн малыг ингэ шалгах нэ. Одоо 5 цул сайн. Аспичийн харсан гэж. Ашигтай нөгөө гişэйчний. Өнгөлийн ашигтай сайн. Один раз в день, да? Ложечка, взрослые дети. Том хүн бол насан туршсан хүн бол энэ халбаа одоо энэ халбаар хэрэглэнэ. Бүгд байгаа том удаан шоргоолжийг барьж байгаа. Шоргоолжны бүгд талаахаар яадаг шиг тий. Аялал үргэлжилж байна. Тэгээ бид нар өнөөдөр явсаар байгаад одоо энэ нэг сайхан газар ирсэн байна. Энэ газар юу гэхээр Рама хааны 50 насны ойгоор зориулж одоо хаандаа бол ах トゥ хамаатан садны гэр бүлээс нь бол гоё гинтийн бэлэг барьсан байгаа. Энэ бэлэг нь юу вэ гэхээр энэ өндөр сайхан хайрхан дээр Бурхан багшийг одоо сайхан сийлсэн байна. Бурхан маань өөрөө 109 метрийн өндөртэй, өргөн нь 70 метрийн өргөнтэй ийм өндөр Бурханыг хатан хисаан дээр лазераар энийг бол сийлсэн гэж ярьдсан байл да. Тэгээ ер нь үнэхээр гайхалтай сайхан юм байна. Тэгээд алтаар сайхан шарж өгөөд хаанда ийм сайхан бэлэг барьсан байна. Одоо аялал жуулчлал үнэхээр тайланд хөгжсөн гэдэг утгаараа яг доогор нь хүмүүс ирж сууж зураг авахулж том чулуун ширээнүүдийг байрлуулад тэгээд тэндээ энэ одоо хүмүүс амралтын өдрүүдэд ирж гэр бүлээрээ суудаг юм байна. Тэрэлж гэж одоо манай сайхан амралт зугаалгын газар байдаг. Тэнд бол яг иймэрхүү хаднууд бол их л байгаа да. Тэгэхэд энд бол нэг 109 м өндөртөө хийсэн байхад манай монголчууд бид нар яахаараа 200 м-тэй өндрийг хийчихэж байгаа болдгоо мэл гэж бодож байлаа. Тэгвэл бас л дэлхийд бас л яригдчих. Тэр хүнчтэй яг харьцуулаад нутагтаа нэг юм юмтай бол гэж бодож явах юм байна шүү дээ. Сайхан газар байна. Хүн болгон сүсгэлж мөрөх юм. За тэгээд баярлалаа. Үргэлжилж байгаа нөгөө хэнийг ган үлзийгөө олж авъя. Ган үлзий өтөр ч ер нь ингээд нэг газар руу орохоор хоёр тустай ингээд алга болдیں۔ Цаадах ч одоо хаана явж байгаа юм бүүмэд. Одоо ямар ч цаадахын чинь нэг олох ажилтай байна. Нэг газар мөргөж яваа юу? Эсвэл нэг газар жоохон нүдний хор гаргаад унтаж явна уу? Ер нь сүүдэр бараад юм байна да. Энэ хадуун оронд бол монголчууд ер нь бид нар чинь сэрүүн сайхан уур амьсгалтай нутгаас ирсэн юм болохоор тэгэл халуунд бол үнэхээр л тамир шалгаж байна да. Улаанбаатарт одоо хас 30-тай байхад энд бид нэр ирсэн. Энд одоо нэмэх 30-тай ирчээд одоо байж байна. Энэ арьсан маань ярьдаг бол энэ одоо саунд байгаа мó эсвэл нэг халуун газар гараасаа гэж бодож байгаа бах та. За тэгээд үргэлжлэе. За явцгаая. Дэлхийн хамгийн цэнгэг далай. Азийн хамгийн том усан сан. Алдарт өвдөгсөн романтик балсар Батуур галтуул Диснейленд амтны хүрээлэнгээр аялцгаая. Зүүн өмнөд Азийн хамгийн хямд аялал 999 мянган төгрөг. Та яг одоо залгаж 10 дээр нэмэх нь нэг урам шууллаа аваарай. Мондата travel. За өнөөдөр бид нар ингээд Алкасар шоуг үзэх гээд ингээд явж байна. За бидний сууж байгаа машин болохоор нэг портерыг нэг жоохон янзлаад ингээд хөөрхөн сандал хийцэн. Тэгээ нэг хүний нэг Арбанбаат гэдэг маань нэг 850 төгрөгөөр ингээд явдаг. Гэтэ хязгааргүй хол явах юм байна. 10 км 20 км явж болно. Бас манайхан бас зуны 3 сарда нэг ийм хөөрхөн юм хийж хотын төвөөрөө явдаг бол жуулчдад сонирхол юм байна те. Нөө дээр үе социализмын үед бид нар нэг машинаас нэг Зээлзэн 30-ын дээр ингээд суугаад явдаг байсан тий. Мотон сандалтай тий. Тий. Тэр үе бодвол бид нар би бол өнөөдөр ингээд гараа тавингуудаа буцаа барьчих жоох. За би гараа тавиад бослаа. За. За миний өгсөнд гараа тавиад бослаа. Өгснө ардан бай. За барь. За. Энэ ингээд за нэг юм явж байна. Суугаад зүгтээ явдаг юм байна. Тэгтээ юм уу? Айгуу нүд зүгдэх юм байна оо. Тэгтээ ингээд зүгдээд явсан чинь сэрүү татаад одоо би нөгөө өөр юм хийчихв шууд.
Ийм хийж байна. За иймэрхүү. Тэ. Тэгээ бид нар өнөөдөр бас монголчуудтайгаа бас хамт аялж явж байгаа. Тэгээ энэ гол нь бидний аяллаа тойрог дараагийн аялагчнууд бас сонирхолтой болоо гэдээ бас тийм ээ. Тий. Имийг бас нэг байгаа имийг бодтойгоор нь үзүүлвэл бас амттай юм уу гэж бодож байна тийм ээ. Тий. Гоё. Тэгээ энэ гудамж байна шүү дээ. Энэ одоо энэ хороолол гэх юм уу да. Тэр чигээрээ л ерөөсө 6 цэнганы шоу байна. Хаасайгуул ерөөсө бүх гудамж дэлгүүр байд юм байна. Бүх гудамж шоу цэнганы газар байдаг. Ерөөсө Батай хэд шүү дээ. Гоё өрөө байд юм байна тий. Сайн ирчүүд явааж төрдөг юм байна. Муу ирчүүд идэрдэг юм байна гэж. Тэгэхээр аяллаа тойргийн багийн одоо 4 залуу бол ер нь их муу усуд байна шүү. Гоё чи их муу хүн байна шүү. Тэгсэн шүү дээ. Батаяд ирсэн ирчүүд яваачнд очт юм а гэсэн шүү дээ. Гүш Чи чинь салгаж халуунд ингээд тэнээд байгаа байхгүй. Гэхдээ яг үүндээ тэгсэн байлээ. Батаяд муу ирчүүд ирдэг юм а. Сайн ирчүүд яваачнд очт юм а гэж хэлж байна. Яг энэ цаанаа бас гоё утгатай байд юм байна. За алкасаа шоу ирсэн байна тий. Тэн дээр битсэн байна. Тэр цэнхэрээр битсэн байж байна. Чүүд бүх юм хүмүүстэй Энэ тоглож байгаа бүх жижиг хүн харагдаж байна. бүгд ихтэй. Энэтэй санагдаж За Тайландын Баттай хотын Алказар шоу бол үнэхээр гайхалтай шоу болж байна. Шоунд бүгжим жүжиг бүжигэн хосолсон. Тэгээ ер нь дэлхийн бараг 10 гаруй орны хэлээр бол дуулж байна. Одоо манай үзэгчид бол одоо баг хийлүүлтгүү мэдж байгаа. Монгол үндэстний маш олон соёлыг үзүүлж байгаа. Энэ шоуны хамгийн гол онцлог нь гэхээр жүжигчид эрэгтэй хүн гэд бодохоор бол үнэхээр маш том тесрэлт хийж чадсан байна. За ингээд олон үг нуршихгүйгээр хамтдаа Алказар шоугаа үзье. Now I won't need no chains to tie me down.
산업부터 샤워하니까 여기 어디서 산업부터 샤워하니까 여기 나 비슷하게 이제 저런 힐때라 라인 자 아? 맞아 밑으로 당기는 미끄러워 쓰시네 미끄러워 쓰시네 어제